ихтэй мэдээлэл авчиж болно. Тэгээд заавал бүх юмаа ингээд бичээд бүх юмыг ингээд яна би энэс хоцорчих үедээ гэсэн юм байхгүй, дахиад үзэх боломжтой. Тэгээд дээрэс нь би YouTube дээр нөгөө хичээлүүдээ бас тавьдаг болохоор тийм болохоор санаа зовлтгүй. За манай лайв одоо эхэлж байна. За эхэлчихсэн байна. За сайн байцгаана уу үзэгчдээ. YC цоврал лекцийн 10 дугаар дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа IELTS-ийн 8 оноо авсан туршлагатай Монгол филолог төвийн хөтөлбөрийн зохицуулагч Эрдэнэ Сувдыг ураад байна. Баярлалаа. За шууд ингээд яриад эхэлчих үү? За тэгээ та презентацаа шеэрлээ. За тэгээ. За миний презентацийн харагдаж байна уу? Харагдаж байна. За өнөөдөр хүрэлцэн ирсэн ирээгүй гэхдээ хүрэлцэн одоо холбогдож байгаа бүх хүмүүстээ их баярлалаа. Ингээд цаг зав зарцуулаад миний энэ бэлдсэн бяцхан презентацийг хүлээн авч таалан болгоно уу. За IELTS beginner class буюу ер нь би бол IELTS-ийг ингээд тайлбарлаа. Тэгээд дээрэс нь ямар стратегтэй яаж IELTS бэлдэх юм бол өндөр оноо авах вэ гэдэг талаас нь ярина. За тэгээд буяагийн маань танилцуулснаар намайг Сувтаа гэж дуудаж болно. За IELTS гэж юу гэсэн үг вэ? IELTS гэдэг нь болохоор International English Language Testing System буюу олон улсын англи хэл шалгах систем гэсэн үг байгаа. Гэсэн үгний товчлол байгаа. За энэ IELTS гэдэг энэ олон улсын шалгах тест маань болохоор 3 байгууллага хамтарч хийдэг. British Council, International Education Specialist, тэгээд Cambridge гэдэг. Энэ ер нь бол Их Британий, тэгээд Австралийн ийм байгууллагуудын хамтарсан ийм IELTS шалгалт байгаа. Тэгээд 89 оноос хэрэгжиж байгаа. За хоёр төрөл байдаг. General, тэгээд academic. General нь болохоор одоо англи хэлээр ярьдаг тийм улсад ажил хийж байгаа хүмүүсийн өгдөг шалгалт. Academic нь болохоор одоо та бүхний бакалавр ч юм уу магистртаа ингээд сурах гээд байгаа тэрэнд бэлддэг юм academic IELTS гэсэн үг. Тэгээд би ер нь бол academic IELTS-ийн тухай ярина. Яг гэвэл бүгдээрээ 10 жилийн эсвэл ингээд бакалавра төгсөөд магистр сурах байгаа хүмүүс байх гэж би бодож байна. За IELTS тестийг хаана зөвшөөрөгддөг вэ гэхээр ер нь бол дэлхийд даяар зөвшөөрөгддөг. Ямар нэгэн байдлаар англи хэлээр хичээл авах байгаа, бакалавртаа сурах байгаа бол IELTS өгч болно. Гэхдээ ер нь бол Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Өмнөд Африк, Канада, Америк нэгдсэн улс, Солонгос, Япон, Малай, Сингапур, тэгээ Европын бүх орнд ер нь бол хүлээн зөвшөөрөгддөг ийм тест байгаа шүү. За би өөрийнхөө тухай жоохон яриа. Би ер нь бол англи хэлийг Google-тэй киногоор сурсан гэхэд ер нь бол бараг үнэн. Яг тэгвэл би 2005 оноос хойш ер нь маш их Google-тэй кино үзсэн. Нүдээ муудатлаа. Нүднийхээ харааг муудтал ер нь бол дэлгэц ширтсэн гэхэд болно. Тэгээд тэр үед Cartoon Network айгүй их гардаг байсан. Тэгээд Disney Channel, тэгээд Nickelodeon гээд Google-тэй сувгуудыг маш их үздэг байсан. Тэгээд өөрөө дуртай угаасаа хүүхдүүд чинь Google-тэй кино үзэх амар дуртай. Тэгээл өдөржингөө бараг үзэл тэгсэн чинь нэг мэдсэн чинь ингээ ойлгодог болсон байсан. Тэрэндээ урамшаад англи хэлнийхээ хичээл бас сайжраад эхэлсэн. Би чинь бүр 5 дугаар ангидаа орос сургууль сурдаг байсан байхгүй. Тэгээд англи хэлэн дээрээ бүр унж исэн. Тэгээд манай ангийн багш нөгөө нэг орос сургуулиар айгүй хатуу дүн тавьдаг. Тэгээд би бүр унахаа тэгсэн чинь манай ангийн багш англи хэлний багш нар очиод намайг F авахгүй D гаргаж ирсэн байхгүй юу. Тэгээд би тэрэндээ амар урам хугарж ирсэн өөртөө. Гэхдээ нэг амар хичээлээ тэрнээс олж хийдэг болоогүй л дээ. Ер нь Google-тэй кино үзээр агаад гайгүй болцсон. За тэгээд манай болохоор англи хэлийг маш чухал гэдгийг мэдрээд тэгээд намайг ийм ELS гэдэг
хэлний центрт явуулж исэн. Тэр үед болохоор манай эгч ингээд Малайзд сурдаг байсан болохоор би 100-ны эгч дээр очиод энэ центрт сурж исэн. Тэгээд IELTS-ийн бэлтгэх тийм курсанд сууж исэн. Гэтэ ер нь бол заавал ингээд гадаад Малайз центр явах шаардлагагүй. Монголд ч гэсэндээ зөндөө тийм хэлний бэлтгэл сайн хийдэг тийм газар байдаг. За үүнээс гадна энэ Interplastic Net гэдэг энэ вебсайтн дээр би айгүй их гадаад найзуудтай болж исэн. Тэр үедээ болохоор зүгээр мессежээр ингэж харилцаад тэгээд айгүй сонирхолтой хүмүүстэй танилцаад тэгээд ийм захиагаар харилцдаг байсан. Тэгээд англиар бичдэг. Тэнгүүд ингээд миний англи хэлний бичгийн чадвар айгүй сайжирсан. Тэгээд та бүхэн ч гэсэн одоо энэ вебсайт ажилладаг. Тэгээд дээрэс нь одоо бүр мессенжер холбогдоод 7 хоногт нэг удаа ч юм уу тэр гадаад хүнтэйгээ ингээ ярих юм бол ингээд яг гадаад хүнтэй ярьж иж юу нь бол хэлнийхаа чадварыг илүү сайжруулдаг гэж би боддог. Яг тэгвэл монгол хүнтэй ингээ ярих гэхээр инээд хүрээд монгол үгээ ингээ ашиглах гаддаг. Тийм болохоор яг гадаад найзтай болчихвол айгүй үр дүнтэй. За тэгээд 11 онд болохоор би 10 жилээ төгсөх жил байсан. Тэгээд аудио бук, ном их уншсан, тэгээд ном их сонссон, подкастыг сонсдог байсан. Тэгээд энэ бүхний эцэст би IELTS шалгалтаа өгөө 6.5 оноо авч исэн. Тэгээд энэ оноо авснараа би Их Британий Swansea University гэх сургуульд орох эрх авч исэн. За тэгээ 12 оноос 15 он хүртэл Их Британдаа суралцаад буцаж ирээд IELTS-ыг дахиж өгсөн. Тэгээд 8 оноо авсан байгаа. Тэгээд би маш их баярлсан. За тэгээд дараа нь бол би Унгар, тэгээ Нидерланд гээд газруудад бас суралцсан байгаа. За 20 онд болохоор 20 оны сүүлээр би Монгол эколог төвд одоо ажилд ороод Монгол эколог төв чинь ер нь гадны байгууллагатай маш сайн харилцаатай байдаг болохоор англи хэлийг заавалчгүй ингээд ашиглах шаардлага гарсан. Тэрэндээ их баярлж байгаа. Тэгээд ашиглаад явж байгаа. За энэ болохоор IELTS тестийн нөгөө репорт нь байна. За би ингээд миний нэр байна. Тэгээд энэ ч тест results гэдэг дээр listening нь 9, reading нь 9, writing 700, speaking 6.5 гэдэг байна. Listening, reading хоёр нь болохоор хамгийн дээд оноог нь авсан. Ер нь 1-9 оноо хүртэл байдаг. Тэгээд энэ listening, reading нь 100% гэсэн үг. Тэгээд writing нь болохоор 7% яг уу дэжгүй. Speaking нь болохоор хамгийн бага 6.5 оноо авсан байгаа. Тэгээд ер нь бол хэрвээ та их сургуульд сурахыг хүсэж байгаа бол 6.5, 5.5-аас 6.5-ыг авах юм бол ер нь бакалавр сурах боломжтой байдаг. Тэгээд би энэнийг аваад бол жоохон listening, reading-тэй амар баярлж ирсэн ч гэсэн speaking дээрээ 6.5 авсан гэж бодохоор амар жоохон урам хугарж ирсэн л та. Ягаад гэвэл би 11 онд гэсэн чинь бас 6.5 авч ирсэн болохоор тэгтээ дундчлагдаад 8 болсон байгаа. За тэгээд яагаад би энэ speaking дээрээ бусдаасаа илүү бага оноо авсан бэ гэхээр тэр үедээ жоохон тийм кофе уугаа жоохон сандарсан. Тэгээд жоохон аяархан ярьсан. Тэгээ өөртөө ихтгэлгүй юм шиг санагдсан юм шиг байгаа. Тэгэхээр бас одоо нөгөө нэг ярилцж байгаа speaking test чинь хүнтэй ярьж байгаа шүү дээ. Энийг гадаад хүнтэй ярьж байгаа. Тэр хүнтэйгээ ер нь бол хүн л болсон хойно жоохон ч гэсэн хүний нөгөө нэг judgment орно. Энэ хүн иймэрхүү юм шиг байна да гэд бодцдог. Тэгэхээр амар ч гэсэн маш сайхан энергитэй. Тэгээд ярихдаа гар мараа хөдөлгөөд тэгээд өөртөө ихтгэлтэй юм шиг яриа. Тэгээд ярьж байгаа юмдаа өөрөө ч гэсэндээ дуртай байх юм бол илүү өндөр оноо авах байсан байх. Миний бол нэг хэл маш сайжирсан байхгүй гэсэн чинь тийм оноо авах учраас та бүхэнд бас энэ алдаанаас суралцаасаа гэж хүсэж байна. За тэгээд ер нь бол энд оролцож байгаа бүх хүүхдүүд маань гадаадд сурахыг хүсэж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ нэг юм төсөөлье. IELTS өгснөөрөө чи яагаад ер нь IELTS өгөхийг хүсэж байгаа вэ? IELTS өгчөөд амжилтаа өгчих юм бол ямар feeling, ямар мэдрэмж чи авах вэ гэдгийг ингээд төсөөлөд бодчихъя. Яагаад вэ гэх юм бол ямар нэгэн зорилт байлаа гэхэд чи ингээд төсөөлөд бодоод яг тэр шалгалтаа амжилтаа өгсөн ийм тест report card аваад ингээд байж байгаа мэдрэмжээ ингээд төсөөлөн бодоод яг тэр мэдрэх юм бол илүү тэр зорилгодоо хүрэхийг хүсээд тэр тал руугаа ингээд нөгөө нэг гаргалгааг илүү гаргадаг юм шиг надад санагддаг. Ямар ч зөвхөн IELTS ч биш те бүх зүйл дээр тийм санагддаг учраас төсөөлөн бодоод мэдрэмжээ ингээд мэдрээд үзээрэй.
За тэгээд бас IELTS тестийн талаар юу мэддэг вэ гэдгээ бас өөрөөсөө асуугаад үзээрэй. Юу асуухыг хүсэж байна, надаас юу асуухыг хүсэж байна гэдгээ бас бодоод үзээрэй. Тэгээд би ингээ ярьж ах үед хариулт нь гараад ирчих магадгүй, хариулт нь хэрэг гарахгүй байх юм бол энэ хичээлийн дараа асуугаарай надаас. За IELTS болохоор 4 тасктай сонсох, унших, бичих, тэгээд ярих. Нийтдээ болохоор 2 цаг 45 минут үргэлжилдэг. За сонсох тест нь бол 30 минут. Тэгээд унших, writing, бичих хоёр нь нэг цаг байгаа. Тэгээд speaking нь болохоор өөр өдөр болдیں۔ Ихэнхдээ өөр өдөр болдог. Тэгэхээр яг ингээд суугаад бүгднг нь одоо IELTS-ийн тестэд ингээд оронгууд чи 2 цаг 30 минут яг тэнцэнээс суунаа гэж бодох хэрэгтэй. Мэдээж 0 орж болно л даа. Гэхдээ бас 0 орохгүй байх юм бол илүү сайн авах ч юм уу те. Гэхдээ мэдээж 0 бол орж болно. Гэхдээ хитрхи их юм уухгүй, мэдээж өөрчөө цангахгүй тиймэрхүү байдлаар оролцвол их сайн. За listening test болохоор 30 минут үргэлжилдэг гэж байгаа. Дотроо 4 хэсэгтэй, хэсэг болгон 10 асуулттай. Тэгэхээр нийт 40 асуулттай гэсэн үг. Тэгээд 1 болон 2-4 хүний яригддаг. 2 хүн хоорондоо ярьж байгаа ч юм уу те. 4 хүн ингээд даалгавраа, гэрийн даалгавраа ярилцж байгаа, 4 сурагч байж болно. 1 хүн зүгээр утасч байгаа ч юм уу. 1 хүн юм лекц тавьж байгаа тийм байдлаар явна. Тэгээд 1-р хэсэг нь хамгийн амархан, тэгээд 4-р хэсэг нь хамгийн хэцүү. Тэгээд ингээд амархнаасаа хэцүү болж хувирдаг. Тэгээд listening-ийн аудио нь болохоор ганцхан удаа тоглогддог. Тийм учраас сайн сонсох хэрэгтэй. Гэхдээ дунд нь нөгөө нэг зай өгдөг болохоор сандрах хэрэг байхгүй. Эхлээд нөгөө хариултуудаа жоохон харж агаад нэг иймэрхүү юмны талаар ярих юм байна гэд нөгөө нэг түлхүүр үгнүүдэд доогуур нь зурж мураад тэгж бэлтэж агаад тэгээд listening аудио нь явдаг байгаа. За тэгээ асуулт нь болохоор бичлэгийн яг дараалалаар нь явагддаг. 1 2 3 гэдэг ингээ хариултуудаа бичих хэрэгтэй байх юм бол яг тэр дараалалаараа нөгөө нэг бичлэг нь явагддаг. За тэгээд ихэнхдээ энэ аудио бичлэгүүдийн хоол нь болохоор Их Британи, эсвэл Австрали тийм дуудлагатай бичлэгүүд байдаг. Гэхдээ айгүй цэвэрхэн болохоор нэг тийм хэцүү аялгатай юм бол байхгүй. Америк дуудлагатай бол жоохон цөөхөн байдаг. Та нарын мэдж байгаагаар бол TOEFL бол арай Америк аялгатай Америк тест, IELTS болохоор арай англи ч юм уу нэг тиймэрхүү. Гэхдээ одоо хоёулаа ер нь бол зөвшөөрөгддөг болсон. За 4 секшнийг илүү дэлгэрэнгүй ярих юм бол listening test-ийн section 1 дээр нь болохоор өдөр тутмын 2 хүний яриа. Одоо жишээ нь уцаар яриад танай хаяг чинь юу вэ? За би нэг цаг авах гэсэн юм шүдний эмч рүү ярьж байгаа ч юм уу те. Тэнгүүтээ нөгөө юм чинь за та хэдэн цагт одоо ирэх боломжтой вэ гингүүд би 2 цагаас 4 өдөр байж болох уу гингүүд болохгүй байна. 5 өдөр ирж болох уу гэж ч юм уу те. Тэнгүүд цагийн бичих хэрэгтэй болно. За таны нэр чинь хэн бэ гингүүд. За Amy Paul байлаа гэж бодоход. За та тэгвэл нэрээ үсгэлнэ үү гингүүд AMY PAUL энэ гээд хэлэнгүүд нь яг тэр үсгийг ингээд бичээд зөв бичих хэрэгтэй болж таарж байгаа. За нэг иймэрхүү маш энгийн хамгийн амархан энэ section. Section 2 нь болохоор нэг хүний юм яриа байгаа. Зүгээр ингээд мэдээлэл өгдөг. Одоо жишээ нь энгийн юм эрүүл хоолтын талаар одоо жишээ нь лууван идэх юм бол нүдний хараа чинь сайжин ягаад гэвэл витамин А их баялаг учраас ч юм уу те нэг иймэрхүү энгийн тийм мэдээлэл өгөх тийм яриа байгаа. За section 3 нь болохоор сургалтын орчинд дах хүмүүсийн яриа. Нөгөө нэг түрүүний яриад шин 4 сурагч ч юм уу те 3 4 сурагч даалгавраа ярилцж байгаа байдлаар багш ингэж хэлсэн штэ ингэж хийвэл зүгээр юм биш үү гэсэн чинь нөгөөх нь үгүй багш ингэж хэлсэндээ энэ гэж мэл энэ хүмүүсийн яриаг нь бүгднийг нь ойлгоод бичих хэрэгтэй гэсэн үг. За section 4 нь болохоор ямар ч зогсолтгүй хамгийн хэцүү парт нь сургалтын орчинд нэг хүний яриа буюу одоо лекц өгдөг багшийн нэг яриа байдаг. Тэгэхээр энэ болохоор ямар ч пауз байхгүй ярьдаг. Нөгөө нэг 1 2 3 дугаар sectionд нь болохоор жоохон паузтай байдаг байхгүй. За ерөнхийдөө зөвлөгөө өгөх юм бол маш их practice test хийх хэрэгтэй. Зөвхөн энэ listening task дээр биш. Одоо reading, writing, speaking дээр ч гэсэн practice test хийгээл ах хэрэгтэй. Одоо Яштэй бэлдэж байгаа юм шиг Яшийн 2011 оны ч юм уу эсвэл 17 оны юм тестүүд байдаг шүү дээ. Тэнгүүд Яштэй бэлтгэхийн тулд энэ олон өмнөх онуудынхаа юмнуудыг хийдэг.
тэрэндээ яг адилхан practice test хийгээл ах хэрэгтэй. Тэгжээч яг иймэрхүү юм ирдэм байна гэж дүр суун гэсэн үг. За энэ practice тестүүдийг хаанаас авах вэ гэхээр English Exam.org гэдэг энэ дээр бол би айгүй их ажиллаж исэн. Ер нь энэ вебсайт байхад баг бусад нөгөө нэг ном хэрэггүй юм шиг санагддаг. За тэгэхээр Cambridge-ийн textbook бас айгүй дэжгүй. Энийг хаа нэгтгээс татаж аваа тэгээд принтлээд бас нөгөө нэг тестүүдтэй. Тэгээд аудиог нь YouTube дээр бас байдаг. Тийм болохоор энийг хийх хэрэгтэй. За ерөнхийдөө нөгөө нэг listening task-ийн зөвлөгөө гэх юм бол одоо нэг өгүүлбэр байлаа гэж бодоход хэдэн үг нь ингээд нөхөж бичих хэрэгтэй. Тийм зүйл байх юм бол хэдэн үг 2 үгээс дээш бичиж болохгүй гэдэг ийм заавартай байх юм бол 1 үг бичиж болно, эсвэл 2 үг бичиж болно. Харин 3 үг бичих юм бол тэгээ буруу болчихно гэсэн үг. Тэгэхээр тэр заавруудыг нь маш сайн бас унших хэрэгтэй. Тэнгүүтээ үг дотроо 2 үг бичнэ гэх юм бол article preposition хоёрыг бас тоолдог байгаа. Одоо энэ болохоор the book ч юм уу те a podcast ч юм уу те a гэдэг нь бол өөрөө үг болоод тоологдчихдог. За тэгээд сонсож явах явцдаа сонсохоосоо өмнө түлхүүр үгсээ доогуур нь зурх хэрэгтэй. Одоо түлхүүр үгс гэх юм бол оноос нь нэр үнтэй Парис ч юм уу те Лондон ч гэдэг юм уу. Эсвэл хүний нэр энэ хүний нэрийг ингээд доогуур нь зурсан байхад Эми гэдэг ингээд хэлэнгүүд шууд би одоо миний нөгөө нэг бүглэж байгаа юмны хариулт нь одоо ирэх чинь гэдэг ингээд өөрөө бэлтгэдэг байгаа. Тэгээд заавраа сайтар уншина гэдэг нь маш чухал байгаа. За ерөнхийдөө бол радио, телевиз, подкаст их сонсох хэрэгтэй. BBC айгуу дэжгүй. Тэгээ би айгуу National Geographic-ийн подкастыг сонсдог байсан. Энэ дээр үеийн подкаст одоо байгаа хэсгийг сайн мэдэхгүй байна. За тэгээд spelling and grammar бол бас маш чухал. Хариулт нь ингээд нөгөө нэг буруу бичсэн байх юм бол тэрийг бас алдаа гэж тоцчдаг байгаа. За асуултын төрлүүд рүүгээ оръё. Яг ямар асуултууд орж ирд юм болоо? Multiple choice буюу сонголттой A, B, C, D гэх тэнгууд А-гийн сонго гэдэг ч юм уу тий. За богино хариулт нь болохоор 1, 2 үгээр хариулах хэрэгтэй. Нөхөх нь болохоор өгүүлбэр байнгут хэдэн үг нь ингээд дутуу байна. За ижилсүүлэх нь болохоор одоо нэг хэдэн лист үгнүүд байна. Тэрийг нь хооронд ингэж холбох хэрэгтэй. За тэгээд диаграм дээр нөхөх нь болохоор бас харуулъя одоо. За диаграм дээр нөхөх нь болохоор одоо жишээ нь ийм map шиг юм ингээ өгч нь ингээд юм. Тэнгүүт за listening audio дээр Green Banks Roman Landing-ийн дунд Double Banks гэдэг газар байдаг гэд хэлчих юм бол чи шууд 11 дээр Double Banks гэж бичих хэрэгтэй гэсэн үг. За энэ болохоор ийм diagram labeling гэсэн үг. Тэнгүүтээ энэ чи одоо харж байгаагаар north, west, east, south гэд ингээд ийм нөгөө нэг зүг чигийн юу байгаад энийг нь бас сайн харах хэрэгтэй. Одоо жишээ нь north of the river there's a green banks stop гэдэг юм а те. За микрофон агараа. Чагна. Микрофон хаснаа. За хинээс дугаараад байна. Буяа мьют хийгээд яваад байгаарай. За тэгээд дараачийн юм болохоор энэ бас diagram labeling. Одоо жишээ нь ингээд өрөөний ч юм уу юм музей байна л да. Музейний энэ доторх одоо Египтийн талаар ингээд нэг тийм хэсэг байна. Азийн талаар нэг юм хэсэг байна гэдэг юм уу те. Ийм зүйлүүдийг бас ингээ ярих боломжтой. За тэнгуүтээ бас ийм object одоо эд зүйл байж болж байна. Эд зүйл нь юугаар хийсэн гэдэг иймэрхүү diagram labeling байдаг. За дээрэс нь ийм процессыг бас харуулсан байдаг. Одоо жишээ нь хиймэл дагуул одоо энэ усан онгоцны хаана байгаа байршлыг ингэж мэддэг ийм процессыг тайлбарсан ийм юм орж иж магадгүй. За тэгээд өөр зүйл нь болохоор одоо жишээ нь энэ дээр энэ асуулт болохоор date гэж байгааз. Date гингүүд за энэ 27 дээр ямар хариулт байх бол
тоо байх болов эсвэл үг байх болов? Юу гэж бодож байна? Мэдээ тоо байна тий. Тэнгүүд ингээд listening test дээр ер нь бол яг нөгөө нэг listening аудиог гарахаас нь өмнө эднээсээ харах юм хэдэн минут өгдөг байхгүй юу? Тэр үед нь яг эднээсээ харах хэрэгтэй. Би энэ ч тоо бичих юм байна. Энд ч би on бичих юм байна. За энэ ч болохоор би үйл үг бичих юм байна. Тэ was proposed энэ гэж байгаа учраас энэ ч бас нэг үйл үг байх хэрэгтэй байна гэдгийг ингээд харчих хэрэгтэй. Эсвэл хувь байж болно те percentage байж болно. Ийм юмнуудыг нь харчих юм бол илүү сонсоход амар байдаг. За completion task гэдэг нь болохоор үг байгаа. Тэнгүүд нэг үгийг нь бичнэ гэсэн үг. За жишээ нь одоо хоккей тоглодог хүмүүсийн баруун зүүн нэрээ ингэж тоглодог хүмүүсийг mixed handed players гэж хэлж байгаа. Mixed handed players found to be much more efficient than others гэдэг юм уу тийм. Энд ч ямар ч байсан нэг тийм тэмдэг нэр орох хэрэгтэй байна. Efficient байж болно. Гэт ингээд таагаад ах юм бол энэ таасан чинь зөвч гэж болно заримдаа. Буруу ах юм бол ингэсэн биш үү гэд хэлчих боломжтой. За тэгээд look at the heading and glance through questions to find the topic. Тэнгүүтээ аудио эхлэхээс өмнө за энэ юуны тухай юу ярих гэдэг нэ гэдгийг нь мэдчих юм бол аюу зүгээр байдаг. Хоккей теннисийн тухай ярих юм байна. Олон гараа ашигладаг байна уу, нэг гараа ашигладаг байна уу гэдгийг тухай ярих юм байна. Гэдгийг мэдчих юм бол их сайн. За энэ 3 дээр нь болохоор try to predict the answer гэдэг бол түрүүний ярьчихлаа тийм. Таавал илүү зүгээр байдаг. За 4 дээр нь болохоор what kind of word гэдгийг би бас сая ярьчихсан тийм. Энд ч нөгөө нэг тэмдэг нэр байх юм байна гэдгийг ингээд таачих юм бол их зүгээр байдаг. За 5-д нь болохоор missing info is usually important, so it will be stressed by the speaker. Тэгэхээр одоо энэ цэг дээр байгаа үгнүүд нь илүү чанга хэлэгддэг ч юм уу эсвэл их чухал мэдээлэл болохоор ингээд байхгүй байдаг. Тийм болохоор ингээд ярьж байгаа хүн нь илүү чанга ярьдаг ч юм уу тийм юм бас ажиглагддаг. 6-ад нь болохоор people may change their opinions, so be prepared to change your answers as speakers discuss these topics. Тэгэхээр одоо ялангуяа section 3 4 дээр хүмүүс ингээд үзэл бодлоо ингээд ярилцдаг. Тэгээд заримийнх нь үзэл бодол нь буруу байдаг. Тэгэхээр хүмүүс үзэл бодлоо ингээд өөрчлөх боломжтой учраас тэр хамгийн сүүлчийн үзэл бодлыг ингээд ойлгох хэрэгтэй. За multiple choice question нь бол хамгийн ойлгомжтой. А, Б, С-ийн аль нь вэ гэдгийг нь сонгоно. За тэнгуүтээ одоо жишээ нь section 1 дээр 9 гээд асуулт байгаа. Type of insurance chosen гингүүд economy, standard, premium энэ төргээд өөртөө бага зэрэг бага тооноор ингээд хэлчих хэрэгтэй. Тэгэх юм бол чиний чиг чинь нөгөө нэг ийм юмнуудыг сонсох юм байна гэд өөрөө хүлээгээд авчдаг. Бид нарын бүр нөгөө сэтгэл зүйд ингээд нөлөөлчдөг гэх юм уу. Тэгэхээр ингээд энэ хариултуудаа баг ингээд өөрөө бага зэрэг хүмүүс сонсогдохооргүй мэдээж бус хүмүүстэй цаадлахааргүй. Гэхдээ бүх хүмүүс ийм том чивчтэй байдаг болохоор баг чамайг сонсохгүй. За энэ болохоор юм байна. The information may come quickly and the words you need may be combined in longer phrases гэж. За тэгээд энэ ч юу гэж байгаа вэ гэхээр хэрэгтэй мэдээлэл чинь олон үгнүүдтэй цуг ингээд үг хэллэг болгоод ингээд хойлдсон байдаг. Одоо нэг үгийг л амар чи хайж байгаа гэж бодъё л да. Тэрийг чинь ганцаархан хэлэхгүй олон юмнуудаа ингээд хойлоод яриан дундаа ингээд хавчуулчдаг учраас хурдан ингээд хэлээд өнгөрчих бас магадaltaй байдаг. Ялангуяа section 3 болон 4 дээр. За тэгээд мэдээж А, Б, С бүгднийг сайн уншаад keyword-уудын доор, түлхүүр үгнүүдийн доор зурх хэрэгтэй. Одоо жишээ нь 31 дээр бол how it would help her difficulties with left-handedness гэж байгаа. Тэнгүүд left-handedness гэдэг нь түлхүүр үг болж таарж байгаа. Тэгээ left-handedness гэж хэлэнгүүд за одоо миний хариулт ирэх гэж байгаа юм байна ч гэдэг юм уу те. Тэгээд энэ одоо сонголтууд нь бүгдээрээ ингээ яригдчихэж магадгүй. Гэхдээ нэг нь л зөв байгаа. За өөр нэг төрөл нь болохоор multiple choice мөртлөө олон хариулттай. Multiple choice with multiple answers гэж байгаа. Тэнгүүд эн чинь одоо A, B, C гэд өгсөн байгаа. Тэнгүүд 21-ээс 25
гэсэн юмнууд дээр А, Б, С-гээс ингээд өгөх ёстой. Тэгэнгүүтээ А, Б, С, А, Б хоёр нь хоёулаа одоо 21 дээр хаяалагдчих болно гэсэн үг. Тэгэхээр олон хариулттай, нэг асуулт нь олон хариулттай байна гэсэн үг. Тэгээд А, Б-гээ заавал А, Б гэж бичих шаардлагагүй. Б, А энэ төргээ бичсэн ч болно. Энэ бол асуудал биш. За. За, section 3 болон 4 болвол ер нь нэлээд арай хүнд гэж хэлсэн байгаа. За, one person may know more than the other. Listen carefully to what both people say before deciding on your answer. За, section 3 дээр бол олон хүмүүс ярилцдаг. Бараг 3-4 хүмүүс ярилцчихж болно. Тэгэхээр олон хүмүүсийн үзэл бодол гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр зарим нь болохоор нэг хүнээсээ илүү мэдчихэдэг. Тэгэхээр тэр хүнийх нь зөв байна гэсэн үг. Тэгэхээр зөв хүнийг нь бас олж сонсох хэрэгтэй гэсэн үг. За, multiple choice дээр бол understand parallel expressions, ideas may be expressed differently. За, parallel expression гэдэг нь болохоор параллел анги гэж ярьдэн шүү дээ. Одоо бид нар нөгөө нэг өөр анги те. Гэхдээ адилхан төвшөнд суралцж байгаа. Ер нь бол адилхан үг гэсэн үг, зүгээр л өөр үгээр хэлдэг тийм байдлаар хэлчихэж магадгүй. Тийм болохоор бас утгыг нь сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. За, completion дээр болохоор words you need to fill the gap will be in the recording. Яг нөгөө нөхөх үгнүүд бол яг аудио дээр бол байдаг. За, multiple choice дээр бол зүгээр утгаараа байдаг. Completion дээр бол яг тэр үг нь бичих хэрэгтэй. Listening tasks may include graphs, charts and tables. Түрүүний үзүүлсэн баахан нөгөө диаграмуудтай байж болно гэсэн үг. За, тэгээд ер нь бол энэ зүүн гар талд харагдаж байгаа listening practice test-ийн хариултуудыг хэмжээний биччихээд явцдаг. Тэгээд дараа нь хангалттай цагийг нөгөө нэг яг хариултынхаа энэ шийт рүү өгж болно. Тэгээд энэ practice test-ийн энэ юун дээр бол юу ч хамаагүй бичиж болно. Амар байлаар болгож болно. Энийг хинч харахгүй. Зөвхөн энэ answer sheet-ийг чинь л харна. Тэгэхээр answer sheet дээр маш цэвэрхэн гаргалгаа сайтай бичих хэрэгтэй. Бас уншиж чадахгүй байвал буруу хариулт болоод хуурчих магадaltaй. За, ингээд listening part маань бол өндөрлөлөө. Reading руугаа оръё. За, reading бол 3 юм том өгүүлэлэг уншдаг байгаа. Өгүүлэл. Тэгээ нийт 2700 үг байдаг энэ 3 пассаж дотор. За, тэгээд 40 асуулттай асуулт болгон 1 оноо өгдөг байгаа. За, тэгэхээр 3 ийм өгүүлэл байгаа учраас нийт 1 цагийг зарцуулах учраас нэг ийм өгүүлэл дээр 20 минутыг зарцуулах хэрэгтэй. Их зарцуулчих юм бол нөгөө хоёрыгоо унших завгүй болно гэсэн үг. За, тэгээд энэ өгүүллүүд нь болохоор ер нь сэтгүүлээс эсвэл ингээ номноос эсвэл одоо мэдээнээс авсан байдаг. За, тэгээд reading бол чиний нөгөө мэдлэгийг сорьсон биш, зөвхөн ойлголтыг чинь сорьсон байдаг учраас чиний мэдлэгийн түвшин бол хамаагүй. За, тэгээд listening-тэй адилхан илүү хүндрээд явцдаг. Эхний пассаж нь илүү амархан гэсэн үг. Тэнгүүтээ өмнө нь ярьсан нөгөө listening answer sheet рүүгээ одоо нөгөө нэг хариултуудаа тавьдаг тийм цаг бол байхгүй. Тэгэхээр хийж дуусчаад шууд answer sheet рүүгээ ингээд өөрөө 1 цагийн дотор хийх ёстой гэсэн үг. Бичих ёстой гэсэн үг. За, түрүүний ярьсан зүйл байна. 20 минут ер нь зарцуулбал сайн. Гэтэ эхний пассаж нь хамгийн амархан учраас арай бага минут ч юм уу зарцуулж болно. За, бүгдээрээ микрофоноо мьют хийгээрэй. Хин дуурайд байна. За, асуултын төрлүүд нь бол бас listening-тэй адилхан multiple choice байгаа, short answer байгаа, completion байгаа, matching байгаа. За, өөр нэг юм нь болохоор yes, no, not given, true, false, not given гэдэг асуултууд байгаа. За, тэгээд labeling and classification буюу нэр өгөх тэгээд ангилах гэсэн юм юмуд байгаа. За, ямар чадварууд чамд хэрэгтэй вэ? За, skimming and scanning гэж юу гэсэн үг вэ? Skimming and scanning гэдэг нь болохоор хурдан унших хэрэгтэй. Ер нь бол энэ пассажуудыг бүгднийг нэг бүрчлэн унших чамд зав байхгүй. Яг бол 2700 үгийг чи 1 цагийн дотор уншаад 40 асуултанд хариулна гэдэг боломжгүй зүйл учраас чи ингэж хурдан ингэж нөгөө нэг гүйлгэж ингээ харах тийм чадвартай байх хэрэгтэй. За, тэгээд гүйлгэж харснараа чи гол сэдвийг нь ингээд ойлгох боломжтой. Main idea-г нь ойлгох боломжтой болно. За, тэнгуүтээ энэ пассажууд дотор бас ингээд opinion, хүмүүсийн үзэл бодлуудыг гаргасан байдаг.
зарим нь үнэн, зарим нь үгүй. Тэр бүгдийг ингээ ойлгох хэрэгтэй. За тэнгуүтээ асуулт нь болохоор эхлээд шууд асуулт руугаа очичтэй. Ер нь бол баг уншихгүйгээр шууд одоо пассажийнхаа main topic буюу одоо гарчгийг ингээ хараад тэгээ жоохон ингээд скан хийж агаад тэнгуүтээ шууд асуулт руугаа очиод за ийм асуулт байгаа юм байна. Ийм түлхүүр үүхтэй байх юм бол би энэчээ детальчж унших хэрэгтэй юм байна гэд шууд явцдаг байгаа. За стратеги хэрэгтэй. Мэдээж бүх энэ таскуудад стратеги хэрэгтэй. Тэгэхээр унших партийн стратеги болохоор түлхүүр үг. Түлхүүр үг маш чухал. Listening ч гэсэндээ чухал, reading ч гэсэн чухал. Скан хийж явах явцдаа keyword-уудыг ингээд дорн зураад авах хэрэгтэй. За шууд асуулт руугаа очсон шүү дээ. Keyword-ууд байна. За энэ keyword-ууд нь яг энэ өгүүл дотроо байна уу гэдгийг нь бас ингээд зурна гэсэн үг. За тэгээ хоёрдугаарт нь болохоор if there is a task of matching paragraph then go straight to completing this question. Энэ болохоор matching paragraph гэдэг нь match гэдэг чинь нөгөө уяах штэ тий холбох гэсэн үг. Параграф болгоно гарчиг өгсөн ийм асуултууд их гардаг. За тэрийг нь хамгийн түрүүлж хийх хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол тэрийг хийснээрээ чи өөрөө энэ нөгөө өгүүлгээ бараг уншиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ параграф нь ийм юмны тухай юм байна гэдгийг ингээд энэ асуулт гарч ирэх юм бол хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. За 3-дугаарт нь болохоор form a general picture of content. Read the first paragraph and the last paragraph. За яаж scan хийх вэ гэхээр эхлээд хамгийн ихний параграфыг нь хурдан уншиж явах хэрэгтэй. За дараа нь болохоор хамгийн сүүлийн параграфыг нь уншиж явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол ер нь юм бичиж байхад бол эхний энэ introduction бол би юу бичиж байгаагаа бичдэг. Хамгийн доотлолт нь болохоор би юу бичснээ бичдэг. Тэгэхээр чи одоо юу бичих гэж юу бичснийг ингээд ойлгочих юм бол ер нь энэ зүйл юуны тухай юм бэ гэдгийг ойлгож чам. За бүгдээрээ mute хийгээрэй. За subtopic бол бас одоо параграф болгон эхний нэг өгүүлбэр байдаг, нэг хамгийн сүүлийн өгүүлбэр байдаг. Тэр нь болохоор бас энэ параграф нь юуны тухай юм бэ гэдгийг ингээд хэлчихсэн байдаг. Тийм болохоор тэрийг бас уншиж чухал их зүгээр байдаг. Одоо яг нөгөө нэг параграф болгон дээр нэр үг тийм даалгавар байх юм бол энэ аргыг ашиглах хэрэгтэй. За дөрөвдүгээр нь болохоор study the questions in order to identify the information needed, locate the relevant sections of text and then read closely for detail. За тэгэнгүүт асуулт руугаа очиод за юу асууж байна вэ? Ямар түлхүүр үгтэй ийм асуулт байна вэ? Асуултаа маш сайн ойлгоод тэнгүүтээ буцаад за чи нөгөө нэг скан хийсэн байгаа штэ том өгүүлэлгээ. За иймэрхүү юмны тухай байсан да. Энэ параграф нь ийм юмны тухай байх гэх. Тэгээд хайна гэсэн үг. Одоо томруулдаг шилээр илүү детальчилж асуултынхаа хариултыг хайна гэсэн үг. За тэгээд ер нь бол асуултууд нь бас нөгөө олон төрөл байгаа штэ тий. Completion task нь болохоор ийм үг нөхөх ийм асуултууд бол ер нь нэлээд олон орж ирдэг. За тэгээд эхлээд бол ямар information, ямар мэдээлэл дутагдж байна гэдгийг нь олоод одоо бас түрүүний нөгөө нэг listening task дээр байсан шиг одоо тэмдэг нэр байна уу эсвэл нэр үг байна уу гэдэг нь их чухал. За тэгээд чиний хариулт чинь логикийн хувьд тэгээд бас grammar дүрмийн хувьд зөв байх хэрэгтэй. Use words from the passage must be exactly the same as the passage. За энэ ер нь бол нөхөх юм таскуудад бол яг энэ үг нь тэр нөгөө өгүүл дотроо байх ёстой ийм үгнүүд байгаа. If you cannot find the answer, go on and do the next one. За хэрвээ энэ үгийг нь олохгүй байх юм бол дараачих руугаа шууд шилжээд явчих хэрэгтэй. Цаг үрж одоо энэ юу юм болоо гэд маш их цагийг үрээдэг. Тэгхгүйгээр бусдыг нь ингээ хийж яхад энэ чинь нөгөөд чинь энд байсан биш тэгээд буцаад нөгөө нэг 18 руугаа авчдаг ч юм уу тийм арга ашиглах хэрэгтэй. За тийм үгүй, өгөгдөөгүй, үнэн худал өгөгдөөгүй гэдэг энэ асуултаас маш их орж ирдэг. За үнэн эсвэл тийм гэдгийг зөвхөн яг энэ текстэн дотор байгаа юмтай яг таарж авах юм бол true эсвэл yes гэж бүглэх хэрэгтэй. За тэгээд яг энэ текстэн дотор байгаа юмны яг эсрэг нь авах юм бол no эсвэл false гэж өгөх хэрэгтэй. За not given дээр жоохон хүмүүс маш их төөрөгдөд идэг.
not given болохоор ер нь бол яг энэ текстэнд ерөөсөө хэлээгүй зүйлийг хэлж байгаа. Яг чиний одоо мэдлэг ер нь бол хамаагүй. Энэ текстэнд байгаа байна уугүй юу гэдэг чинь хамгийн чухал. Тэгээд заримдаа not given гэд таскийн одоо not given гэж тэмдэглэх хэрэгтэй байгаа энэ өгүүлбэрийн юм чинь одоо текстэн дотор ч байдаг. Тэгсэн мөртлөө яг нөгөө нэг зарим үгнүүд нь байдаг. Гэхдээ яг тэр мэдээлэл нь бол байдаггүй. Тийм учраас тэрийг маш сайн бодолцож үзэх хэрэгтэй. Одоо жишээ нь giraffe has long necks гэж анааш урт үзүүтэй гэдэг их хүн болгон мэддэг. Гэхдээ тэр текстэн дээр байхгүй байх юм бол not given гэж бичих хэрэгтэй. За matching task нь болохоор ингээ холбоотой. Одоо энэ question 2023 дээр харагдаж байна те. 20 дээр хэний хэлсэн үг вэ энэ гэдгийг нь одоо энэ нэрнүүдээс сонгоно гэж байна шүү дээ те. Тэгэхээр энэ үгнүүд бол James, Cooley, Lewis энэ гэдэг чинь бол бүгдээрээ нөгөө түлхүүр үг болоо явчихна. Тэгэхээр шууд нөгөө reading passage руугаа очиод James-ийг доогуур нь зураад бүх James-үүдийг доогуур нь зураад бүх Cooley-нүүдийг доогуур нь зураад тэнгуүтээ за 21 дээр ингэж хэлсэн маань Cooley-гийн нэр зурсан тэр хэсэг рүү очиод нэр ингэсээ энэ хүн ингэж хэлсэн үү хаана хэлсэн байна гэдээ ингээ харах боломжтой гэсэн үг. За тэгээд энэ асуултан дээр бол яг тэр үгээрээ байдгүй утгаараа байдаг учраас чи нөгөө нэг яг адилхан үгнүүдийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр бол thesaurus.com гэдэг нэг юм вебсайт байдаг. Синоним буюу адилхан үгнүүдийг ингэж тийм үгийн баялагтай болчих юм бол их зүгээр. За тэгээд you can write them in any order where more than one answer is correct. Тэгээд заримдаа бол энэ чи A, B, James Cooley хоёулаа тэгж хэлсэн байж болно. Тэгэхээр A, B гэж бичих хэрэгтэй. Тэгээд түрүүний хэлсэн шиг B, A байна уу, A, B байна уу хамаагүй зөвүүл байх юм бол болно. За тэгээд уншиж байгаа хэвчээ чинь мэдгүй үг гарч ирнэ. Тэр бол no problem. Мэдгүй үг гарч ирэх нь угаасаа expected буюу угаасаа тийм болно гэсэн үг. Тэгээд заримдаа хэцүү үгнүүдийг бол ингээд тайлбарлаад бичсэн байдаг арталт нь diurnal гингүүтэй that is they like to come out during the hours of sunlight. Diurnal гэдэг үг нь болохоор нар гарахаар гарч ирдэг гэсэн үг байна гэд арталт нь ингээд бичсэн байдаг. Эсвэл ингээд ер нь жоохон утгаар нь ингээд таачдаг. Таах нь бол маш сайн гэсэн үг. За тэгээд дахин хэлэхэд болохоор IELTS doesn't test your technical knowledge, it's just an English language test. Тэгэхээр чи ямар мэдлэгтэй байна бол ерөөсөө хамаагүй байгаа. За одоо ингээд reading task маань ингээд дууслаа. Ойлгомжтой байсан байх гэж найдаа. За writing test руугаа оръё. Writing болохоор 2 тасктай байгаа. Бас нэг цаг ингээд зарцуулна. Task 1 дээр нь бол нэг диаграм өгчин. Тэгээд тэрийг ингээд тайлбарлана. Одоо table mable ч юм уу тийм Excel sheet шиг юм байж болно. Тэрийг ингээд тайлбарлах хэрэгтэй. Тэр яг диаграм байхгүй хүнд чи тайлбарлаж өгнө гэсэн. Энэ иймэрхүү диаграм шүү гэдэг. За тэгээд нийт дүнгийн нийт онооны 3/1-ийг өгдөг учраас 20 минут зарцуулах хэрэгтэй. За task 2 дээр нь болохоор үзэл бодол эсвэл ингээд мэтгэлцэн эсвэл асуудал шийдвэрлэх ийм 3 төрлийн эссе ирдэг. Тэгээд 2/3 одоо онооны 2/3 байдаг учраас 40 минутыг зарцуулах хэрэгтэй. За тэгээд энэ ч бол ерөөсөө за 20 минут болчлаа шүү. Task 2 руугаа ороорой энэ гэж ерөөсөө хэлдэггүй. Тийм болохоор чи өөрөө ингээд цагаа харж агаад өөрөө зохицуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд task 1 дээрээ 30 минут зарцуулаад task 2 дээрээ 30 минут зарцуулах юм бол чиний нөгөө нэг оноо чинь маш муу болно гэсэн. Тэгэхээр яг 20 минутаа л багтаж хийх хэрэгтэй task 1-ийг бол. За task 1 дээр юу шалгадаг вэ? Vocabulary. Чи хэр их үгийн сантай вэ? Grammar. Чиний нөгөө дүрмийн мэдлэг чинь хэрвээ task буюу чи одоо даалгавраа хэр сайн ойлгосон бэ? Coherence буюу одоо эссений чинь бүтцэн зүг байна уу? Introduction байна уу? Body байна уу? Conclusion байна уу гэдгийг хардаг. За тэгээд writing task 1 нь болохоор 150 үг бичих хэвээр. Task 2 нь 250 үг бичих хэвээр. За ийм диаграмууд ирдгээ. За ийм pie chart байна. Ингээд бялгууд үсэж байгаа юм шиг pie chart гэд нэрлэсэн. За bar graph гэдэг чинь одоо нэг ийм шулуун зүйлийг хэлдэг учраас bar graph байна. За process байж болж гин.
line graph байж болж байна. Flow chart тэгээ table гэдэг ийм 6 зүйл ирдэг. Аль нэг нь ирдэг. За ихэвчлэн table ирдэг, line graph ирдэг. За bar graph, pie chart энэ дөрөв маш их ирдэг. Надад бол ерөөсө flow chart процесс бол ерөөсө ирж байгаагүй хоёр өгж байхад тэгээд бас нөгөө нэг тестүүд, practice тестээр ч гэсэндээ нэлийн цөөхөн байдаг учраас энэ дөрөв дээр төвлөрүүл их сайн. За task 1-ийн одоо task 1 авлаа, writing task 1-ийг ингээд чи хүлээж авлаа, яг хийхгээс суулаа гэх юм бол яг ийм 5 дарааллаар хийх хэрэгтэй. Эхлээд мэдээж асуултаа уншина. Асуултаа маш сайн ойлгоно. Хоёрдугаарт нь гол нөгөө нэг сэдвээ тодорхойлох хэрэгтэй. Яг юуны талаар намайг бичүүлэх гэдэг гэдгийг нь ойлгох хэрэгтэй. За гуравт нь болохоор introduction бичнэ. Introduction бол маш амархан. Энэ task 1 дээр бол яг амархан жишээлтэй. Ер нь бол хийгээд тах юм бол амархан болно. Paraphrase the question in your own words. Paraphrase гэдэг нь болохоор нэг өгүүлбэр байлаа гэж бодоход тэрийг өөр үгээр нөгөө нэг синоним ашиглаад өөр үгээр яг адилхан утгатай юм бичнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол асуулт нь task 1-ийн асуулт нь introduction болоод хувирчдаг гэсэн. Тэгээд энийг нь асуулт биш зүгээр өгүүлбэр болгоод өөрийнхөө үгээр ойлгосноо бичнэ гэсэн. Ингээл introduction дуусаа. За body дээр болохоор диаграмын яг гол юм трендүүдийг нь бичих хэрэгтэй. Бүх ингээд деталийг нь бичих юм бол ер нь муу оноо авна. Тэгэхээр яг ингээд гол одоо хамгийн их өсөж байгаа хэсгийг нь тий одоо ийм line graph байх юм бол энэ хамгийн дээд цэгийг нь бичих хэрэгтэй. Хамгийн доодох цэгийг нь бичих хэрэгтэй. Тэгээ яагаад магаад гэсэн юм ер нь бичихгүй. Яг энэ диаграмыг одоо харахгүй байгаа хүн чиний энийг уншаад энэ диаграмыг зурж чадах уу? Ерөнхийд нь яг ингээд детальчилж биш, ерөнхийд нь ойлгоод зурж чадах уу гэдэг тийм таск байгаа. За тэгээд ийм адилхан ингээд дээшээ доошоо болсон байх юм бол хоёр ийм дээшээ доошоо юм байх юм бол дээшилсэн юмнууд байх юм бол дээшилсэн хоёр юмыг нэг өгүүлбэрт оруулаад тэд хэдэн он ингээд дээшилсэн байна ч гэдэг юм уу. Ингээд групп хийх хэрэгтэй, багцлах хэрэгтэй. За describe change over time. Цаг хугацаа өнгөрөх үед ингээ яаж өөрчлөгдөж чинь гэдгийг нь хэлэх хэрэгтэй. За тэгээд адилхан үг ашиглаж болохгүй. Адилхан үг ашиглаад одоо moreover ч юм уу те. Энэний дараа дахиад тэгсэн гэл одоо яг адилхан үгнүүдийг ашиглаад байгаа юм бол өөр үг мэддэггүй юм байна, синоним мэддэггүй юм байна гэж харна. За information-ыг багцлах хэрэгтэй гэдгийг хэлчихсэн. За focus on facts and not reasons. Ер нь фактуудыг сайн бичих хэрэгтэй. Яагаад гэснийг нь бол хөвчих хэрэггүй. За тэгэнгүүтээ бас илүү гоё 20% гэж бичснээс 5-1 гэж бичдэг ч юм уу те. 47% гэж бичснээс ойролцоогоор тална энэ төр гэж бичих хэрэгтэй. Тэгэх юм бол илүү зүгээр л байгаа юм бичээгүй өөрөө ингээ бодож олоод ингээ бичсэн байгаа гэсэн. За use link words гэд холбогч үгнүүдийг их ашиглах хэрэгтэй. However, in contrast, furthermore гэд ийм үгнүүдийг ер нь бол маш их мэдэх хэрэгтэй. За conclusion бол диаграмаа summarize хийн. Мэдээж хамгийн сүүлийн conclusion юу байдаг вүлээ та бүхэн мэдж байгаа. Тэгээд in conclusion гэж бичиж болно, all in all гэж бичиж болно. Иймэрхүү үгнүүдийг бол тийм үгийн сантай болчих хэрэгтэй. За жишээ нь ийм гараад ирлээ. Ийм 3 chart, pie chart гэсэн table байна те. Иймэрхүү зүйлүүд бас гарч ирж болж байна. Тэгэнгүүт одоо юу гэдэг юм 1988 онд 27% байсан. Тэгэнгүүтээ 46% болж ихссэн мөртлөө 42 буцаад буурсан байна. Баг зэрэг буурсан байна. энэ төргээд ингэж бичнэ гэсэн үг. За тэгээд ингээд дээшилсэн, доошилсэн граф ярьж байгаа учраас иймэрхүү үгнүүд маш их хэрэгтэй. За rise одоо ихссэн гэх юм бол rise, increase, go, climb, grow энэ төргээд бичиж болж байна. Доошилсэн гэх юм бол fall, decline, decrease, dip, drop, go энэ төргээд ингэж бичиж болж байна. Тэгэхээр иймэрхүү үгнүүд тийм баазтай болчих хэрэгтэй. Бүгднийг нь мэдэх албагүй ч гэсэндээ ядаж 5-6-аг мэдчих хэрэгтэй. За түрүүний ярьсанчлан синоним хэрэгтэй. Тэгээд thesaurus.com дээр ороод синонимууд ер нь харах боломжтой байдаг. За тэгээ хоёр диаграм байх юм бол хоёуланг нь хараад ерөнхий санааг нь гаргах хэрэгтэй. Тэгээ диаграмууд хоорондоо ямар ижил төстэй зүйл байна, ямар өөрчлөлт байна гэдгийг нь
гэж багцлж бичих хэрэгтэй. Чухал датаг л зөвхөн бичих хэрэгтэй. За, writing task нэг болохоор энийг иймэрхүү байж болно. За, энэ болохоор юу гэж аваа гэхээр ийм Шотландын 6800 ийм хүнийг ингэж тестэлсэн байгаа юм л да. 16-аас 24 настай хүмүүс ямар тийм урлагийн юмар хичээлэх дуртай байна вэ гэсэн чинь нэг тийм жүжиг мүжиг тиймэрхүү зүйл дуртай байна. Тэгээд 45-аас 74% настай хүмүүс ямар урлагийн юмар хичээлэх дуртай байна гэсэн чинь янз бүрийн гар урлал ч юм уу те иймэрхүү юм сонирхолтой байна гэд ийм нэг тейбл байж болж байна. Тэнгүүд ингээд харьцуулсан ийм зүйлүүдийг бичих хэрэгтэй гэсэн. Тэгээ ер нь бол жишээ үзүүлэх юм бол introduction-ыг иймэрхүү харагдаж болж байна. За body ийм байна. Тэгээ conclusion нь ийм байна. Нэг иймэрхүү хэмжээний л эссе бичнэ гэсэн үг. За хоёрдугаар task руугаа оръё. Хитрхи олон information өгөөдөж магадгүй уучлаарай. Гэхдээ ер нь бол хэрэгтэй байгаа ах гэж найдаж байна. За 250 үг бичнэ. Тэгээ 40 минутын хугацаанд бичих ёстой. За тэгээд түрүүний хэлсэнчлэн opinion хүний үзэл бодол байна. Argument энэ зүйлийн сайн тал нь юу юм, муу тал нь юу юм гэж мэтгэлцсэн байдлаар. За тэгэнгүүтээ advantage disadvantage-ийнх нь аль нь илүү их байна гэд хамгийн сүүлчийн юунда оруулах хэрэгтэй. За асуудал problem question асуудлын шийдлийг олох. Ийм шийдэл болж байна. Шийдэл 1, шийдэл 2. За тэгээд conclusion гэдэг ингэж явж болж байна. Writing task 2-ын ийм эссений план байна. За opinion бол introduction мэдээж сэдвээ танилцуулна. Тэнгүүтээ өөрийнхөө одоо үзэл бодлыг ингээд нэг өгүүлбэрт хэлнэ. За тэгээд нэгдүгээр body, хоёрдугаар body, тэгээ conclusion гэж явна. Тэгээд өөрийнхөө хэлсэн үзэл бодлоо яагаад вэ гэдгээ бичнэ. За тэгээд argument нь болохоор introduce the topic, тэгээд advantage нь юу юм, disadvantage нь юу юм, тэгэнгүүтээ аль нь илүү их байна. За асуудал нь болохоор бас introduction-тай, тэгэнгүүтээ нэгдүгээр асуудлын нэгдүгээр solution, хоёрдугаар solution, тэгэнгүүтээ conclusion гэдэг ингээд явж болохоор байна. За тэгээд үзэл бодлоо хамгаалахдаа янз бүрийн бас үгнүүд ашиглана. It's not completely true to say that many people would disagree with the assertion. Энтергээд бас нэг ийм гоё үг хэллэгтэй болчихвол их сайн. За тэгээд ийм үг хэллэгийг бол интернетэд бол зөндөө байгаа иймэрхүү файлууд. Тэгээд эндээсээ ингээд принтлж аваад эхний одоо нөгөө нэг practice test хийж явахдаа эндээсээ хараад хийчих болно. За тэнгуүтээ би энэ вебсайтыг бас аппликейшнийг санал болгож байна. IELTS vocabulary flashcards гэдэг. Ер нь writing, тэгээ speaking, ер нь бүх одоо IELTS-ийн тестүүдэд vocabulary үгийн сан маш их хэрэгтэй болдог. Тэгээ яг IELTS зориулсан vocabulary flashcard-ыг гаргаж өгдөг. Тэгээ зарим юмнууд нь жоохон үнэтэй. Гэхдээ ихэнх юмнууд нь гайгүй үнэгүй байгаа харагдсан. За одоо бүгдээрээ speaking руугаа оръё. За speaking болохоор 15 минут үргэлжлэдэг. Эхний part нь болохоор айгүй амархан зүгээр өөрийнхөө тухай яриад гэр бүлийнхээ тухай яриад ямар ажил хийдیں, ямар хоббитэй юм, сонирхолтой юм гэдгээ ярина. Гэхдээ ярихдаа зүгээр нэг үгээр хариулж болохгүй, бүтэн өгүүлбэрээр хариулах хэрэгтэй. За part 2 дээр нь болохоор нэг юм асуулт өгчтэй. За чиний хамгийн дуртай хувцас чинь юу вэ? Ч юм уу тийм. Чиний хамгийн амьдралдаа үзчихсэн хамгийн сонирхолтой зүйл юу вэ ч юм уу тийм. Тэгээд 1 минут ингээ бэлддэг байхгүй. Тэнгүүтээ 1-2 минут тэрний хадлаар ярина тасралтгүй. За part 3 дээр нь болохоор арай абстракт одоо жишээ нь global warming ч юм уу тийм уурын цэцгийн өөрчлөлтийн талаар чиний үзэл бодол юу байна? Олон улсын харилцаа ямар байвал зүгээр вэ ч юм уу тийм. Тиймэрхүү арай жоохон hard topic-ийн тухай ярьдаг байгаа. За part 1 дээр нь дэлгэрэнгүй ярих юм бол яг асуултад нь хариулах хэрэгтэй. Хамаагүй юм ингэж олчоод бас ярьж болохгүй. За part 2 дээр нь болохоор 1 минутанд одоо юугаа бэлдэн штэ те 2 минут ярих юм аа. Тэгэхээр ийм mind mapping ашиглал айгүй зүгээр байдаг. Өгүүлбэр биччихснаас яг ингээд нөгөө нэг түлхүүр өгнүүдээ ингээд бичээд тэгээ юуны тухай ярих гэдэг байгаагаа ингээд хараад ярьчих болно. За тэнгуүтээ part 3 нь болохоор нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлыг тэгээд яагаад ийм үзэл бодолтой болсон бэ гэдгээ бас хэлэх хэрэгтэй.
За тэнгуүдээ speaking tested бас ингээ нөгөө нэг vocabulary-нууд байдаг. За гэр бүлийнхаа тухай ярихдаа иймэрхүү үгнүүд ашиглаж болж гин. Чөлөө цагийнхаа тухай ярихдаа иймэрхүү үгнүүд ашиглах болж гин. Тэргээд ингээ бичсэн байгаа. За тэгээд ер нь бол яаж би бэлддэг байсан бэ гэхээр practice test маш их хийдэг байсан гэж хэлсэн тэ. Practice test-ийг бол өдөр болгон хийдэг байсан. Гэхдээ бүгднг нь одоо 2 цаг 30 минут ингээд суугаад хийхгүй. Listening-ийг өнөөдөр би хий. Listening, writing, speaking гурвын practice test-ийг хий. За reading, writing task 2-ыг болохоор би зүгээр ном уншия, YouTube видео үзье энэ талаар. Тэгээд хэрэгтэй нөгөө нэг үгнүүдээ цээжлэе. Энтергээд тэнгуүтээ дараачийн өдөр нь болохоор өчигдөр listening-ийн practice test хийсэн юм чинь одоо зүгээр нөгөө нэг тэрний тухай ингээд илүү мэдгээ сайжруулъя энэ төргээ явцдаг. Гэхдээ өдөр болгон practice test ер нь бол хийж исэн. Тэгээ хамгийн сүүлийн өдрөө болохоор яг 230 минут ингээд суугаад яг бүх practice test-ээ хийгээд. Гэхдээ ер нь бол бэлдэж явахдаа бүх practice test-ээ хийгээд яг 2 цаг 30 минут байж үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол айгүй зүгээр байдаг. Тэгээд энэ English exam signet. Уул нь бол IELTS exam signet байсан. Одоо English exam signet болсон байлаа. Тэгээд энэ ч бол маш их тийм тестүүд байдаг. Тэгээд writing test нь жишээ нь одоо нөгөө нэг асуулт байгаа. Тэнгүүтээ хариулт нь ингээ model answer гэд байж идэг. Тэнгүүт чи бичсэн юм аа нөгөө нэг бичсэн 9 оноо авсан ч юм уу 8 оноо авсан тэр нөгөө эсэтэй харьцуулаад яаж сайжруулж болох нь гэдгийг бас харж болдог. Тэгээ хариултуудтай болохоор их амархан. За тэгээд миний ер нь бол бэлдсэн презентацийн маань ингээд өндөрлөж байна. Тэгээд манай YC Academy-аас гаргаж байгаа YC лекцүүдэд оролцож байгаа хүүхдүүдэд маш их баярлалаа. Бүх хүүхдүүдээ одоо ингээд бүртгэж аваад оноонуудыг нь өгөх байгаа. Тэгээд ер нь ирээдүйд маш олон хэрэгтэй мэдээллүүдийг шеэрлж авах болно гэж бодож байна. За тэгээд баярлалаа анхаарал хандуулсанд. Одоо асуулт хариулт руугаа орцгоё. За би маш их юм ярьчих шиг боллоо. Ер нь гайгүй юу хүмүүсээ гэхгүй. Ямар ч тач судагчтай маш их баярлалаа. Энэ ч бол сургалтын төвүүдэд ингээд маш үнэтэй заагддаг хичээлийг нэг цагийн дотор маш товчхон ойлгомжтой байдлаар биднэрт хүргэж өглөө. Одоо та бүхэн асуулт тавиулж өглөөтэй асуугаарай. Чат хэсэгт бас нөгөө асуултаа ирүүлж болно шүү. Тэгээд ер нь айгүй их ажилтай байдаг болохоор яг нөгөө IELTS-ийн талаар би нэг бүрчлэн хүүхдүүдэд хариулж чадахгүй. Зүгээр одоо асуучих юм бол хариулахад бол бэлэн байна. IELTS өгч байгаа хүн байна уу? IELTS өгөхөд бэлдэж байгаа. Хизээ өгөх вэ? Ер нь бол дараа жилийн 22 оны 3 сар 4 сар хавцаа өгнө гэж бодож байгаа. Тэгээ ямар нэгэн өөрөө л бэлдэж байгаа юу эсвэл ямар нэгэн төвд сургалтанд сууж байгаа. Тэгээд сургалтанд ер нь л их мэдээллүүд бас өгдөг байх. Энд өгсөн мэдээллүүд ер нь хэрэгтэй байж чадна уу? Айгуу хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж баярлалаа. За тэгээд дахиад нөгөө нэг лайв дээрээ байгаа учраас бүгдээрээ дахиж үзээд хэрэгтэй мэдээлэлээ дахиж аваад байж болно. Тэгээд дээрэс нь би YouTube дээрээ бас бичлэгүүд оруулчихсан байгаа. Яг энэ мэдээллүүдийг ер нь оруулчихсан байгаа. За нэг асуулт. Тэр хугацаанд бэлдсэн бэ оноо авахтаа гэж байна. Та нөгөө 2 удаа өгсөн шүү дээ. Тэгээд эхнийх дээр нь 6, хоёр дахь дээр 8 оноо. Тэгэхээр 2 оноо авахд 2 тастай өгөх бэлдсэн хугацаанд ямар ялгаатай байсан? Би 6.5 оноо авахтаа ер нь бол 100 нь IELTS-ийн сургалт суугаад тэгээд өвлөн өгсөн байхгүй юу. Тэгэхээр яг хэдэн сар ер нь бол 1 сарын хугацаанд л яг нөгөө нэг бэлдээд яг шалгалтынхаа яг товлох тэр дедлайнаас өмнө бол 1 сар яг ингээд суусан. Гэтэ хичээлтэй байсан ч гэсэндээ гайгүй нөгөө нэг 100 нь сургалтын цацсан байсан болохоор тэрийгээ сэргээгээ явцсан.
За тэгээд 8 сар биш 8 оноо авахтаа болохоор бас 1 сар бэлдсэн. Яг 1 сар тэгээд ерөөсөө хичээл бол байгаагүй зөвхөн IELTS-та бэлдсэн. Тэгээд 8 оноо авсан байгаа. Тэгээ ер нь өдөр болгон л бэлдсэн л дээ. Яг 8 оноо авахтаа. Тэгээд reading listening гээ бүр арай хэтэрхий бэлдсэн байсан юм шиг байлаа. Нөгөө хоёр дээр арай жоохон бага оноо авсан. Тэгээд reading listening болохоор бүр амар хамгийн дээд оноог нь авсан. Яг шалгалт өгөөд үзсэн чи өмнө мэддэг байсан өмнөдөө гоод таг мартчихдаг. Ер нь өмнөдөө ярихад төрөлтэй тэгдэж штеп. Яг эдийн марталт ч юм уу энэ байдлыг яаж давах гэсэн асуулт ирсэн байна. Шалгалтын өмнө ер нь их сандардаг л та. Гэхдээ яг нөгөө нэг өмнө нь бэлдчихсэн одоо мөчүүдээ амар санаад тэгээд за би үнэхээр их хичээл зүтгэл гаргаад одоо яг шалгалтаа өгч байгаа учраас одоо харамсах ч юм уу тийм мэдрэмж авах хэрэггүй ингээд одоо би энийг арай их бэлдчихдэг байж одоо энийг мартчихлаа одоо яана гэсэн юм их байх хэрэггүй байх л гэж би боддог. За ер нь стресс тэгээд anxiety айгу их байдаг яг нөгөө шалгалтын үеэр тэгэнгүүт кофе бол уусна хэрэггүй. Кофе нөгөө anxiety ихсгдэг болохоор. За нүүгийн асуусан байна. Шалгалтыг гадаад хүмүүс авч байсан уу? Монгол хүмүүс авч байсан уу? Би Монголд өгсөн хоёуланг нь тэгээд speaking test-ийг нь бол гадаад хүн авч ирсэн. Хоёуланг нь гадаад хүн авч ирсэн. Эхнийх нь нэг эрэгтэй байсан, дараагийнх нь нэг эмэгтэй байсан. Тэгээд нөгөө нэг зүгээр бичгийн шалгалтууд тэр нөгөө listening test-үүдийг нь бол зүгээр монгол хүмүүс байсан. Тинчээ чинь нэг амар зүгээр цаас өгвөл reading writing хоёр чинь зүгээр цаас өгвөл listening нь болохоор зүгээр нөгөө аудиогоо тоглуулаад тэгээд нөгөө нэг headphone зүгэл тэгэл өгчдөг болохоор гайгүй. Тэгээд ер нь IELTS-ийн юу ч айгу өгдөг газар ч айгу юу тав тухтай штэ. Айгу нөгөө юм өгч мөгөл харандаа марандаа баллар маллар өгч мөгөл IELTS энэ гэсэн тэрэнд нь амар баярлж ирсэн шүү дээ. Тэрүүний нөгөө нэг асуултыг бас нэгж хэлэхэд гинт мартдаг юм гэхээр нөгөө бид нар яг шалгалтынхаа өмнө амар anxiety-тэй ингээд огцон бэлдэж байгаа л гэж шалгалтанд орохоор яадаг. Тэрний оронд ингээд нөгөө тогтмолжуулаад өөрийнхөө хэрэглээ болгочих юм бол айгу өөртөө сууж өгт юм лээ. IELTS одоо чинь би нөгөө Японы хэлний шалгалт өмнө өгдөг байсан байхгүй юу? Noriko шиг юм уу GPL тэгээд тэр бас нөгөө ингээд тогтмол яг нэг шалгалтаа байн өгөөл үгүй хэрэглээд тахаар тэр ингээд огцон гэж санагдахгүй стресс төртгөө яриад хандаг юм байна лээ. Тэгээд writing тэгээд нөгөө speaking хоёр чинь арай илүү хүнд гэж явдаг. Ер нь writing нь хамгийн хэцүү гэж явдаг. Яагаад гэвэл өөрөө нөгөө нэг үгээ зохиогоод өгүүлбэрээ зохиогоод өөрийнхөө нөгөө үзэл бодол мэдлэгээ ашиглаж байгаа болохоор илүү хүнд. Тэгээ speaking бас нөгөө яг speaking practice хийгээгүй хүнд бол айгүй хэцүү. Шууд ингээд гадаад хүнтэй ярихад. Тэгэхээр миний зөвлөгөөгөр бол writing, speaking хоёр дээр нэлээд анхаарсан дээр байх гэж бодож байна. Тэгээд listening бол бусад гуравтайгаа харьцуулахад хамгийн амархан нь. Яг тэгвэл маш их цагийг өмнө нь өгчдөг байхгүй юу? Ингээд хариултаадаа ингээ хараад энэ юуны тухай ярих гэдэг юм бэ гэдгийг нь өмнө нь ингээд мэдчихдэг болохоор хамаагүй амархан байдаг. Тийм байгаа шүү. Түрүү нөгөө өөрөө сургалтанд явсан гэдээ дурдсан шүү дээ. Одоо нөгөө хүүхдүүд янз бүрийн IELTS бэлдэх гөрөвч гэдэг юм уу, төрөл бүрийн гөрөвт нэгээд нэлсдэг. Өгөндөө бид заа. Гэхдээ сургалтын цонхон дээр юм уу, өөрөө хуваараа бэлтгэх дээр юм уу тэр аймаг эргэлздэг. Энэ тал дээр ер нь таны бодол ямар вэ? Надад бол сургалтын суувал айгүй үр дүнтэй санагдсан. Манай багш яг ингэж байсан байхгүй юу? Reading тестээ өгөхдөө тэр нөгөө passage-уудыг юусоо унших хэрэггүй. Унших юм бол чи цаг алдна гэж хэлж ирсэн нь надад бүр амар шокинг санагдчихсан байхгүй. Тэгээ би тэрийг юусоо мартдаггүй. Яг тэр стратегийг нь ингээд дагаал явж байгаа. Тэгээд маш сайн багштай тийм сургалтын газар байх юм бол мэдээж сургалтын газар бол дээр. Гэхдээ бас IELTS өгж исэн хүмүүстэй хуваараа холбогдоод яг нэгээрээ ингээд холбогдоод сургалт авчвал бас түгээрч гэж магадгүй.
Гэхдээ сургалтын нөгөө нэг орчинд одоо сургалт авах боломжгүй хүмүүс гэж бас байгаа шүү дээ. Өөрөө хуваараа бэлдээд өгчий. Угаас IELTS шалгалт чинь бас үнэтэй. Тийм учраас санхүүгийн хувьд жоохон боломжгүй байх юм бол өөрөө бэлтгэхэд бол бас боломжтой гэж бодож байна. Яг нөгөө нэг зөндөө одоо бүр YouTube дээр бүр амар их бичлэгүүд байгаа шүү дээ. Тэрийг үзээд тэр чинь чиний багш чинь болдог ч юм уу тий. Яг ингээд амар сайн YouTuber болоод тэрийгэл дагдаг. Тэгэхгүй болохоор хитрхи олон бас хүмүүс дагаад ахаар нөгөө нэг хүмүүсийн арга барил нь бас өөр. Тэгээд чам таалагдах тэр хүнийг сонгоод тэгээд тэр яг YouTube дээр төвлөрөөд тэнгуүтээ одоо энэ миний хэлжсэн нөгөө тэр вебсайт руу өдөр болго ороод practice test хийгээл тий. Тийм бол боломжтой гэж бодож чинь 100% боломжтой. Нөгөө speaking дээр нэрээ ингэж сонсч ирсэн. Одоо speaking-ээр одоо өөрөө нэг аялгаар ярьтаа British-ээр ирсэн бол British аялгаараа ярьсаар байгаа дуусна. Эсвэл Америк аялгаараа ирсэн бол American анги ярьсаар байгаа дуусгадаг. Гэтэ аялга хоорондоо хольж болтгоо гэдэг чийсэн энэ үнэн үү? Тэрийг ерөөсөө сонсож байгаагүй юм ба шүү дээ. Гайг баха. Нөгөө нэг хамгийн хэцүү юм нөгөө нэг үгээ мартаж зартаад нөгөө нэг тэр гээл те өөрөө нэг өөртөө итгэлгүй юм шиг ингээ ярьчих юм бол илүү бага наадаг. Тэгэхээр аялга маялга дээр бол ойлгогдоод цэвэрхэн ингээ ярьж чадхал юм бол аялга солих бол асуудалгүй. Яа тэгвэл энэ тест чинь өөрөө дэлхийн бүх өнцөг болон бүрт accepted. Одоо хүлээн зөвшөөрөгдсөн учраас энэ зүгээр гэж би бодож байна. Манай үзэгчд маань бас яг юм шалгалтаа өгжсэн туршлага байх болохоор ингээд санаанд нь авах чинь асуулт толгомдод орж ирэхгүй ч магадгүй. Гэхдээ одоо бас яг эргээд дараа нь ийм зүйл тохиолдох үедээ ч юм уу тэгж бодож асуух зүйл байвал бас асуугаарай. Тэгээд одоо манай нөгөө YSC-ийн хүүхдүүд маань бол 9-11 дугаар ангийн хүүхдүүд байгаа. Тэгээд баг анх удаа IELTS-ийн нөгөө нэг beginner class-д орж ирж байгаа байх. Тэгээд ер нь бол миний зөвлөгөөгөөр бол IELTS өгвөл илүү амархан байж магадгүй TOEFL-аас илүү. Тэгээд одоо ялангуяа ихэнх хүмүүс IELTS өгдөг болчихсон юм шиг надад харагддаг. Тэгэхээр яг стратегийг нь сурчих юм бол яг английнхаа төвшнөөс илүү өндөр оноо авах боломжтой. Тэгээд энийг өгснөөрөө одоо IELTS-ийн 8 оноо авчих юм бол жишээ нь тэтгэлэгт хамрагдах боломжтой болдог. Тэгээд 5.5, 6.5 бол зүгээр ямар ч байсан бүх их сургуулиудад бол accepted хүлээн зөвшөөрөгддөг. За та IELTS бэлдэх сургалт өөрөө явуулах уу гэж? Би нэг IELTS бэлдэх сургалт явуулж исэн 2 жилийн өмнө. Тэгээд Унгар явахаар болцсон. Тэгээд IELTS сургалтаа хийгээгүй байгаа. Тэгээд одоо жоохон завгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан нэг хүн бол надтай холбогдоод хагас бүтэн сайндаа нэг цагт юм уу те. IELTS сургалт авъя гэж хүсэлт ирүүлсэн байгаа. Би тэгээд тэрийг бас бодож байгаа. Гэхдээ яг яаж цагаа хуваарлах уу гэд тийм боломжтой байж магадгүй. Яг нөгөө нэг ганцаарчилсан сургалт байвал бас илүү амар байж магадгүй, нөгөө хүндээ илүү үр дүнтэй. За нүүрсэд маань IELTS TOEFL хоёрын гол ялгаанууд яг маш олон ялгаа баг. Гэхдээ яг нэг топ 3 ялгаа гэдэг ч юм уу. Би өөрөө ер нь IELTS л өгчээсэн болохоор TOEFL-ийн талаар нэг мэдлэг байхгүй л дээ. Гэтэ надад санагдтаа TOEFL-ийг хүмүүс нөгөө компьютер дээр өгөөд идэг. Тэр нь айгүй хэцүү санагддаг. Яг тэгвэл амар их унших юмтай. Тэгсэн мөртлөө компьютер дээр хийлгүүлээд идэг байхгүй заримдаа. Зарим нөгөө TOEFL-ууд нь. Тэгэхээр надад ерөөсөө таалагдаагүй. Тэгээд IELTS болохоор нөгөө нэг Их Британий нөгөө нэг аялгаар ярьдаг, англи аялгаар ярьдаг болохоор яг нөгөө нэг англи хэл үүссэн газрынхан шалгалт болохоор надад илүү нөгөө нэг чанартай юм шиг санагддаг. Тэгтээ бол нэг ялгаа байхгүй хаа. Нэгийг нь сонгоол тэгэл яг нэгээрээ л дагнсан дээр тэгээд хоёулаа л хаанч зөвшөөрөгддөг болохоор. За нэг хүн асуусан байна. JET дээр компьютерээр өгдөг IELTS шалгалт paper шалгалтаас ялгаатай болов уу, хэцүү болов уу? IELTS
IELTS бас компьютерээр өгдөггүй байхаа л гэж би бододсон шүү дээ. Зөвхөн цаасаар л өгдөг. Яа тэгвэл уншихад нөгөө компьютероор өгөхөр чинь айгүй хэцүү. Тэгэхээр энэ нөгөө юу биш бах. Яг нөгөө нэг стандарт юу бол биш. Стандарт нь бол яг нөгөө нэг принтлээд өгдөг. Тэгээд би JET-ийн бас юу гэсэн мэдгүй. JET дээр гэхдээ би нөгөө IELTS-ийн нөгөө нэг тестэнд орж исэн. Зүгээр нөгөө хүмүүс үнгүү нөгөө нэг practice тест өгөнгүүтээ оноог нь ингэж одоо IELTS өгж байгаа юм шиг оноо өгдөг. Тийм үнгүү ийм тестэнд орж исэн. Тэгэхэд бол яг IELTS тесттэй адилхан байсан. Монголд нөгөө яг албан ёсны IELTS авдаг шалгалт авдаг газар нэг байдаг байлаа. Тий. Нэг л байдаг. Тэгээ нөгөө түрүүний TOEFL IELTS-ийн ялгаа гэхээр нөгөө бас өөрөө хэрвээ яг нэг зүйлд өхөөр зорж ивэл тэр одоо тэтгэлэг хөөцөлж байгаа ч юм уу те. Тэтгэлэг нь өөрөө ямар шаардлага тавьж ийн бас тэрэндээ уялдуулж шалгалтаа өгөх хэрэгтэй байна. Тийм IELTS TOEFL-ийн бас нэг ялгаа нь TOEFL болохоор Америк акценттэй одоо listening тестүүд нь Америк акценттэй байгаа. Тэгэхээр Америкт сурахыг хүсч байвал TOEFL өгсөн дээр тэгээ бусад улсуудад сурахыг хүсч байвал IELTS TOEFL аль нэгийг нь тэгээд Их Британи, тэгээд Малайз, Сингапур сурахыг хүсч байвал IELTS-ийг өгсөн дээр яагаад гэвэл тэдний аялах ч гэсэндээ бас англи байдаг учраас. За бүгдээрээ лекцээ өндөрлөх үү? За тэгээ өөр асуулт байна уу? Байхгүй бол энэ удаагийн IELTS лекцийг өндөрлөе. За манай IELTS лекц бол энэхүү цорол лекцүүд бол YC Academy хүрээнд явагддаг. Цаашаа үргэлжлээд явагцаарч байгаа болно. За тэгээ өмнөх дугааруудыг бол YouTube channel-д оруулахаар зорж байгаа. Энэ дугаараа ч гэсэн оруулна. За мөн цаашдаа 9 дугаар сард тэтгэлгийн одоо зочин бариад scholarship-ийн талаар бас лекц унших байгаа. Тэгэхээр дараагийн лекцүүдтэй ч мөн идэвхтэй хамрагдаарай. Бид нэр лекцээ зарлах YC-ийн пэйж дээр ивэнтээ үүсгэж явуучих болохоор хамтдаа байгаарай. За одоо би нэг forms юу явуулчлаа. Линк явуулчлаа. Энэ дээр бүгдээрээ бүртгэлээ баталгаажуулаарай. Тэгээд YC оролцогчд маань оноогоо авахаар байгаа шүү. За тэгээд энэ 8 сарда бид нар шинэ видео татах байгаа. Тэгээд тэр бол сюрприз. Тэгээд чаленж маань зарлагдана, бас хилцүүлэг маань хийгдэнэ. Зөндөө олон гоё зүйлүүд төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр YC-тэйгээ хамт байгаарай. Тэгээд YC-ийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэй хандаж хэлэхэд энэ болохоор YC-гээд хөтөлбөр явагддаг, үүнийх нь хүрээнд явагдаж байгаа YC лекц гэдэг дэд хөтөлбөр байгаа юм. Тэгээд манайхаас бол төрөл бүрийн чаленж уралдаануудыг зарладаг. Эдгээр чаленжид оролцоод өөрийгөө сориод явж болно. Энэ бол public. Тэгээд янз бүрийн төрөл бүрийн шагнал алгагддаг байгаа. За тэгээд видео контентуудаа үзээд явж иж болно. За бас холбогдсон хүмүүсээс харж байгаад бол заяа ихч холбогдсон байна. Энэ ихч маань болохоор гантаа өнгөрүүлсэн 100 өдөр гэдэг номыг бичсэн хүн байгаа. Тэгээд би бас YC лекцтэй урьхын сан гэж бодож явдаг. Тэгээд манай дараагийн YC лекцийн хүн маань байж магадгүй юм байна гэж бодлоо. Хэрвээ боломжтой бол болно. Next шүү. Баярлалаа. Би таны номыг уншсан байгаа. Айгуу гоё. Зөндөө олон сургамж авсан гоё ном болсон. Баярлалаа. За тэгэхээр YC лекцээ одоо ингээд өндөрлөе. Бүх хүүхдүүдтэй баярлалаа. Бүх залуустаа баярлалаа. Холбогдсон бүх хүмүүстээ цаг заваа гаргаад ингээд өөрийгөө сайжруулад сорих гээд ингээд холбогдсонд маш их баярлж байна. За ингээд өдрөө оройгоо сайхан өнгөрүүлээрэй. За яа хэлэх үг байна уу? Зөвлөгөө өгч маш тавчхан бөгөөд ойлгомжтой IELTS сургалт авсан баярлалаа. Маш их презентацийг одоо деталь бүрт сэтгэл шингээж бэлдсэн байна. Маш их баярлалаа.
Баярлалаа. Facebook live аа ингэж өндөрлөе.